Dur bэлэг үздэг. Is инди. Сайд нарийн зөвлөлт. Тэгэд энэ болохоор тагнуулж авах. Цогны индүү. Сайхан 100 жилийн хийсэн ахгүй. Анхны алдар тэгэхээр одоо мод яаж таньдаг вэ ингээд юу тэмдэглэлийн минь дүрсний иргэдэг. Сайн уу? Ямар юу. Түрүү жилийн буюу 23 оны 9 сараас эхлээд манай аав дээр үеийн буюу ерөнхийдөө 40-80-аад оны айлын одоо эд зүйлсийг босгох гээд цуглуулж эхэлсэн. Тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө намайг охиныхоо л хоббиг дэмжих гэж би болохоор нөгөө айгуу тийм хуучны барилга, хуучны юм тэгээд ер нь зүгээр юм түүхэд айгуу дуртай. Тэгээд ийм хүү юм дуртайгаа ингээл яриад байдаг байж байгаа. Тэгээд намайг яг түрүү жилийн 9 сард 23 оны 9 сард нөгөө аяллаар явсан хаагуур аав зургийн аппаратнаас санаа авсан юм шиг байна тэгэж. Зургийн эд хэрэгслүүдээсээ санаа аваад тэгээд ер нь ингээд цаашаа цуглуулад тэгээд миний хоббиг дарангаа дахиад өөрийнхөө хоббигоо нэмээд тэгээ ингээд ийм 40-80 оны тийм айлыг ингээд босгох гэж яасан. Тэгээд одоо оролцсон. Тэгээ 9, 10, 11, 12 гээд одоо 8 сар гэдэг чинь жил болчихж байгаа юм шүү дээ. Яг тийм энэ түрүү жил 9 сар одоо 8 сар гэдэг чинь яг жилийн хугацаанд би чи 10 сар гэдээсэн чинь жил хийсэн юм байна. Жилийн хугацаанд цуглуулад одоо л ингээ 2 3 өрөө дүүрэн яг 40-80 оны айлын эд зүйл ингээ цугласарсан. Нилээ их юм цугларсан ба. Тэгээд өнөөдөр тэрийгээ ингээд бичлэгэнд хадгалж үлдэх гээд тэгээд ээж бичлэг хийж байна. Эхлээд нэг давхрын нэг л өрөө байсан. Нэг л өрөөний нэг болно гэсэн. Тэгээд нэг өрөө олоод 2 өрөө олоод 3 өрөө олоод тэгээ аав түрүүгийн өвөл бүтэн гэр авч гэрээ бүтэн болгоод тэгээд хавар болоод тэгээд гэрээ ингээ буулгаад цуглуулгаа бүтэн 3 өрөөнд ингээ оруулаад ирсэн. Тэгэхээр юу вэ? Галтгооноос авчи тэгэж. За. Галтгоо. Та хамт яриа яваа заяа. Надад тэр нэмэх юм байл нэмээ яваа. Энэ болохоор аав ихтэй 40-од оны үеийн лааны сүр гэсэн. Энийг би болохоор би яг тухайн үед юу амьдарч байгаагүй болохоор ер нь бол дандаа аавын ээж хоёрыг хэлж өгсөн. Тэгээ дээрээс нь ном сонин дээр тавьсан. Тэгээ артталт нь одоо тухайн бүтээгдэхүүнүүдийнх нь ард нь, эдэмсийнх нь ард нь байгаа оноор нь л ерөнхийдөө мэдчихэж байгаа гэсэн. Тэгээ аав болохоор энэ 40-од оны үеийн лааны сүр гэсэн. Айгу гоё хийцтэй. Бүр юм өнгийн одоо хэмээтэй. Тийм хоёр лааны сүр байгаа. За тэгээд энд болохоор морин хил. Энэ бол 40-од оны үеийн орос хил байгаа. Ер нь бол худлаа ерөөсөө заахгүй. Туухай юугаараа механик аргаар хэмждэг болохоор худлаа ерөөсөө заадаггүй. Ийм морин хил. Одоо эндээс ингээд дүүж агаад тэгээд туухайгаа ингээд дэгэж агаад Дэгэнт нь одоо ачаагаа говтоод ингээд үздэг юм морин хил байгаа. Туухайнууд нас байгаа. За энэ болохоор хятадын дэнсэн хил. Бас юм хэд бол 40-од оны гэж байгаа. Тэгээ бас энэ саяны морин хилтэй, Оросын морин хилтэй адилхан. Эндээс тийм туухайгаараа ингээд явдаг. Тэгээ энэ дэнснийхаа орд нь энд орд гэдэг дэнсний орд гэдэг ийм дэнсний орд гэдэг ийм жижигхэн цэхнүүдтэй. Тэгээ яг нөгөө нэг туухайн хиддэх ортон дээрээ зааж ийн гэдгээсээ хамаарад хүндийнхаа хэмжээг ингээд гаргаж ирдэг. Тэгээ яг энэ дэнсний юм ордуудтай. Ийм дэнсэн хилтэй. Энэ бас л ерөөсөө худлаа заадаггүй. Эднээс нь туухайнууд юм байгаа. Туухайнууд энэ. За эднэр нь болохоор энэ хилнийх. Тий. Энэ болохоор 80-аад оны үеийн угаасаа баг саяхны хүртэл баг л дэлгүүр баг тэгтээ бааш марс дээр энэ хиллийг ашигладаг юмнууд байгаа хаа тий лангуунуудад байж магадгүй байдаг бах. Тийм. Бидний багт бол өстой дэлгүүр болгох юм хэлтэй байлаа. Тийм. Тэгээ энэ дээр угаасаа ингэ гэрчлэг нь байгаа. Хидаа он гэсэн байна.
Энэ 2011 онд зүгээр ажиллаж байгаа зүг зааж байгаа гэдгийг юм гэрчилсэн. Энийх нь ард нь болохоор яг бас хэдэн оны анхны хат авсан гэрчилгээнийх нь он нь бас байгаа. Тэрний 80-аад он болов уу гэж би бол таагаад байна. За тэгээд дараагийнх нь болохоор зээл, алдарт зээл хөргөгч. Тэгээд энэ болохоор энэ одоо яг хаанаас авсан санахгүй байна. Одоо эндээс ингээ харах юм бол тэр бүр маслоо гэдэг юм уу таа. Дотор нь маслоо. Шаазангаас эхлээд бүгд нь тал болгонд ач холбогдол өгсөн. Энэ болохоор Улаанбаатар хот автобус бааз 40 жил 1994 он гэдэг ийм баярын ийм шаазан байна. Автобусны хазархтай. Энэ болохоор заштуудалд хэрэгэлдэг байсан тавг. Тэгээд сайд нарийн зөвлөлд хэрэгэлдэг байсан. Сайд нарийн зөвлөлийнхэн одоо энэ дээр нь байгаа. СНЗ сайд нарын зөвлөл гэдэг. Энэ дээгүүр байгаа данхнууд ерөөдөө бараг 40-оос эхлээл явж байгаа онууд нь. За энэ гуйлан данх гэхэд чинь болохоор өвөөгөөс өглөж ирсэн. Банах ерөөсөө аавч ч юм уу худалдаж хүнээс ирээгүй те. Өвөө хэрглэж ирсэн. Ийм гуйлан данх байна. Тэгээ хөнгөн цагаан данх, никл данх гэд данхнууд нь төрлийн данхнууд нь бүгд аюул олон төрөлтэй. Ингээд цаана ч гэсэн одоо энэ дээр болохоор шууд цахилгааны оролттой болоод эхэлж байгаа. Дотроо ийм пилеттэй тий. Энэ ихтэй илүү царилэг юм байна. Нөгөөтгийгөө бодоход саний арасны утгад ийм дотор гоё энэ талаар ус авцлах шүү дээ. Ингээд харагдчихлаа. За энд гарч идэм байна. Ийм урт цахилгааны утастай. Тэгээ ингээд гэрэл нь ийм өөрөө л авдаг. Өөрийг гэр нэмгэн төмөр юм байна тий. Гэр нэмгээ төмөр байна. Яг арай уугач хэмжээгүй. Яг бараа шиг хэсэгдэг байсан шилнүүд. Тэгээ энэ самавар нэ. Тий, самавар. Тэгээ самавар наага. Бараа. Тий, бетонууд болохоор литр байгаа. 1 литрийн 2 литр ингээд. Тэгээд энэ болохоор бас жижиг байгаа 5. Ингээд 1 литрийн хасаа эхлээд ингээд 2 литрийн 3 литрийн 5 литрийн ингээд төрөл бүрийн ингээд бетонууд байгаа. Тэгээ мэдээж хэрэг тухайн үеийн айлуудын хамгийн хэрэгэлдэг байсан нөгөө палан палантай савсуулганууд бас бүгд байгаа. Энэ дотор за энэ болохоор шүүр байна. Энэ болохоор нөгөө уур нүдүрний нөгөө бас заазуурна гэх юм уу? Шууд нөгөө нэг уурандаа ингээд хаглаад бутлаад явцдаг. За энэ болохоор шинэ үсгийн багш дээр би бол харж исэн. Энэ нөгөө сүүний 1 литрийн сүү тэрийн багт нөгөө ингээд 40 бетонаас сүүг ингэж аваад хүний бетонд яаж өгдөг байхгүй юу? Үүлж өгдөг. Энэ харин 1 литр. Яг 1 литр. Яг тийм байна. Яг 1 литр юу. Би бол нөгөө шинэ үсгийн багш дээрээс амир хатдаг ийм 1 литрийн сүүний шанаа. За энэ ч гэсэн амар дээр үер тий. Шүү дээ. Энэ тогооны сав шүүг. Энэ айл болгонд шахав байдаг гэсэн. Тийм ингээ бүрхийг нь бол хичнээн олон жил илээцэн. Энэ дотор боролцгоно. Энүүгээр тийм тогооны одоо угаалтур. Ингээд тогоогоо одоо энэ лороо боролцгон гэдэг юм. Одоо нөгөө мөчр, модны мөчр тий. Ийм. Тэгээ энийг ингээ харах юм бол угаасаа бүгд тостоо тогооно. Тостоо уус энийг ажиллах боломжгүй. Халуун усандаа л юм л та. Гэтэ ингээл бүр юу шиг ажиллахгүй тий. Тэгэл яалтчгүй л. Билетнүүд одоо энэ нэгтэй байна, хоёртой байна. Тэгээд өөр төрөл төрлийн байгаа. Энд бас байгаа. Тэгээ энэ бүр билетнийхаа энэ хаалттайгаа билетэн. Тэгээ энэ талхны сав. Энэ бол бүр айгүй олон дурсамжийн сэргээх баха. Талхны сав энэ эзэнгүй альтаар гардаг бас. Миний мэдгээр. Тэгээ энэ лисва шарх шүгэ. Одоо ингээ харахад жижигхэн байгаа. Тэгээд тухайд бол янз шүү дээ. Тийм. Одоо ингээ харахад нөгөө бусад нөгөө шарх шүгэнүүдтэй харьцуулахаар дотор нь аюу жижигхэн зайн. За тэгээд энэ ус буцалгаач. За бас нэг данхны төрөл байна. Гэхдээ шүү дээ тий эднүсийг айгүй олон газраас олоод энэ хэмжээнд гялалзуулаад хүнд харагдахаас болно гэдэг бол маш их хөдөлмөр.
За энэ болохоор нөгөө юу үүдэнд өлгөж мөлөгдөг байсан юм гэрэл амар хүнд. Тэгээ энийг арай угааж ангиагүй байгаа. Амар хүнд. За энэ халуун савны том нарай байхгүй. Гэтэ юм жижиг нь бол байгаа. Юу дуухтай савтай лаа. Ийм халуун савтай. Тэгээ энэ халуун савных нь нөгөөх нь болохоор хүн иргэдэг, алилт явдаг байсан халуун сав. Тэгээд аяг болчтой тагтайгаа. Тэгээд бүгд л яг юм байсан бах те нөгөө нэг олон загвар магвар байхгүй. Тийм шүү дээ. Нийтлэл юмнууд айл болгонд. Тэмдэгтэй айл болгонд байхгүй бас. Хайрлуулсан бол байна. Илүү сартай 100 киноны хамаг нөгөө хэрүүлийн алин болдог 60 мөнгөний тэл. 60 төгрөг. 60 төгрөгийн тэл. 60 төгрөг гэдэг л. Аха. Энэ болохоор бас айгу баян альтанд хэлдэг байсан хавцтай өндөр тэл. Гэтэ энэ ингээд нав жоохон байхад л ингээд гэрт байж л байдаг байсан болохоор би энийг нэг тийм үнэтэй зүйл гэж юусоо боддгоо байсан. Тэгээ дээрээс нав жоохон хад тал өөрөө тийм үнэтэй хэрэглээ байгаагүй болохоор энэ тийм үнэтэй гэхээр би арга холнодаа л хөөх тийм үү гэж бодсон. За энд нэр болохоор нэлээд тийм чамин одоо элит айлын охтууд нь тоглодог байсан одоо юм сувенир тоглоом ойтлын машин. Эндээс 2 өрөнгөийг нь олж чадсан. Яг энэ ингээд зарим тоноглоод нь унтсан. Гэхдээ ингээд тоноглоотойгоо байх юм бол бүр үнэхээр чамин айлын хөх тоглодог гэдэг нь бүр яг мэдэгдэн тий. Ерөнхий их юм бүгдээр тийм айгу хүнд бас. Жохон томорцоо охин тоглохгүй бол бас айгу хүнд. За сандал болохоор энэ 2 төрлийн сандал цуглуулсан. 2-2-ороо энэ нөгөө хосны. Хосон гэхээс илүү Хосоос ингээд 2 гээд 2-2-ороо 2-2-ороо ижлэлсэн. Энийг болохоор манай туулагч шилдэг байсан. Сандал яг боддороо манай ойрын ээж их чиглдэг. За энэ хэсэг бол аавын хамгийн хайртай хэсэг. Тэгээ дээрэс нь энэ цуглуулгын одоо энэ цуглуулга үүсэх болсон хамгийн том шалтгаан бүхий хэсэг нь. Одоо тухайн үед хэрэгэлдэг байсан ингээ аппаратууд нь. Гэхдээ энийг бүгдийг хэрэгэлдэг байсан биш. Ер нь иймэрхүү аппаратууд хэрэгэлдэг байсныхаа адилхныг цуглуулсан. Тэгээд багтаа энэ юуны дугуйлан тавьчихсан баг. Тийм, залуу техникчтэй ордын гэрэл зургийн дугуйлан тавьдаг байсан. Тэгээ ингээ бүгд юм лаг арьсан цүнхтэйгээ бүр амар хатуу тийм гэрэнтэйгээ. Чухам юм юутай. Тэгээ ингээд энд нөгөө спич гэрлүүд нь байна. Тэгээд ийм төрөл болгоны ийм гой аппаратууд. Энэ одоо ингээд л бүр үнэхээр царайлаг харагдах. Ер нь тэгтээ аль аппарат нь аюу царайлаг. Энэ болохоор аавын хэлж байгаагаар одоо ерөөсөө олдохгүй. Тухайн үеийн гэрэл зургийн аппаратныг хальсных нь энэ савн зориултын авсан. Зориултынх нь хальсных нь савн. Тэгээд одоо л аав хэлж байгаагаар бол бүр ингээ олдохгүй яг энэ савн бол гэж хэлсэн. Хальсныхан сав өөрхөн. Тийм, хальсныхан сав. За тэгээд яаж яадаг вэ гэхээр ийшээ ингээд хальсаа тавилаа. Энүүгээрээ одоо нөгөө хальсаа харлаа. За тэгээд хав арга орчин байх хэвээр. Тэгэхгүй бол гэрлэнд нь зураг гэрэл зөгчдөг. Хав аргууд энэ углаан гэрлээ асааж агаад энэ тавцан дээрээ хороо хийж агаад хальсаа энэ дээр одоо нөгөө цаасан дээрээ зорилтын фото цаасан дээрээ энэ улаан гэрэл дотор барьж агаад зураг аваадаг. За энэ болохоор дараагийнх нь үеийн камернууд. Энэ бол гэхдээ одоогоор олдохгүй бол биш. Гэхдээ бид нөгөө одоогоор хэрэглэхээр болцсон болохоор биднээс юм цуглуулсан. За тэгээд энэ болохоор аавын одоо нөгөө тэр хөөх тахтай. Тийм гэрэл зургаараа авч исэн баярын бичгэн. Сурагч одоо өвөгийн нэрийг мэдэхгүй л шүү. Гугаад орчин. Тийм 87-аас 88 оны хичээлийн жилд тэргүүний техникийн бүтээл хийсэн тул баярын бичгээр шагнаваа. Залуу техникчдийн ордны захирал П. Дорж 88 оны 5 дугаар сарын 19-ны өдөр. Энэ яг аавын баярын бичиг. Өөрийнх нь. Тийм яг өөрийнх нь. За энэ болохоор тухайн одоо цэгүүдийн яг хоолных нь хоолны халуун сав. Хоолны халуун сав. Хүүхдийн тэрэг. Чи ингээд түртэй хөөрхөн ийм л тэгээд хүүхд болгон бас тэрэгтэй биш шүү дээ. Тийм үү. Бас тийм шүү дээ. Ховор. Зарим байхгүй шүү дээ. Би нөгөө юуны санснаар болдог бол би юуны өнөр бүлийн гармаагийн хүүхд гэж андуурдаг нөгөө ихрүүдийн тэргүүд шүү дээ. Бас байдаг гэсэн. Тийм. Тэр тэрэг нь олвол бас айгуу гоё юм байна.
Энэ болохоор киноны хэлсний сав. Тухайн үед болохоор одоо л киног бол баг ингээд memory card-аар зүүждэг юм одоо яаж гэдэг юм гэдэггүй байна. Гэтэ ер нь бол өмнөх 100-д бол киноны хэлс өөр ийм том хэмжээтэй. Тэгээд киноны хэлсийг ийм савнд авч явдаг байсан бахан. Энийг болохоор манай өвөө багжны сав болгож ашигладаг. Тэгээд би багтаа бол энийг багжны сав гэж боддог байсан. Гэсэн чинь кино хэлсний сав байсан билээ. Энэ болохоор стилизатор гэдэг нөгөө нэг тог баригч гэдэг юм. Тэгээд энэ болохоор айлууд цахилгаан айгу хэлбэлцдэг, тог нь айгу хэлбэлцэж ирдэг. Тэгээд тэрнээс нь болоод зурагт нь хөргөгч нь гэж цахилгаан бараа мэдэн шатах гад байдаг болохоор энд залгаад тэгээд энэ нь болохоор тогийн хэмнэлийг одоо юу гэх юм хүчтэйг нь харуулдаг байсан. Тэгээд энэ нь бол стилизатор тийм. За энэ болохоор радионууд байгаа. Радионуудыг бол төрөл болгоноор нь тоглуулсан. За одоо эндээс харах юм бол энэ болохоор 52 оны энэ радио байна. Энэ болохоор ураал 57 байна. Би болохоор энэ хамгийн том нь болохоор энийг нь төрүүлж хийж боддог гэсэн тэгсэн ч үгүй мэлээ. Энэ бүрдээ тэгээ дараа нь ураал 57 гараад тэгээд одоо энэ болохоор за энэ бол мэдээж хэрэг байгаа. Тэгээ дээрээс ингээд цаашаа болвол ингээ улам жижиг явцсан тий. Ингээл транзистор. Тий. Тэгээд энэ радио бол бараг айл болгонд байдаг. Стайл. Одоо ч зарим айлууд яг сонсож байгаа Монголын радиогоо сонсдог тий. Энэ. За энэ болохоор гэрлийн чийдэн байна. Энэ болохоор маягийн шил. За тэгээд энэ нөгөө сүхдэг гонч шиш. Тийм яг нөгөө нэг юуны морточ болоосоо юм гонч шиш. Тийм. За тэгээ энэ болохоор пянц тоглуулагч энэ ажиллана. Тэгээд аав ажилуулдаг. Тэгээд бит хоёр бүтэн дуу. Тийм. Аав тэгээд юу ах та пянзаа ингэ цуглуулахтаа болохоор бас дээр үе норов банцдгаа пянз байгаа. Тэгээд норов банцдгаа үеийн одоо уран бүтээлчтэй бас пянзнууд байгаа. Тэгэхээр яг тухайн үеийнх нь бас пянзнуудыг цуглуулсан. Тэгээд яг бас гоё дуурдаг. Тэгээ улам дээр үеих болохоор улам бас гоё байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тэгээ энэ угаасаа харах юм бол CCC эргээд нөө зөвлөлт холбоотой болсон юм үед үйлдвэрлэгдсэн пянзусэр. Тий. Сисэр тий штэ. Сисэр усаас гаралтай. Тий. Энийг голлол. Ингээд сисэр усаас гаралтай пянз ахын. Пянз тоглоулах жахан өсгөгч байна. За энэ болохоор хитэн оны зурагт юм дээ. Бүр эртнийхээс биш яхаа. Тийм. Бүр эртнийх бол бас сурдах юм. ихтэй удирдлаггүй юм. Зураг ямар ч удирдлага байхгүй. Тийм. Нөгөө сувгаад харуулж шүү. Тийм. Нөгөө ядуугийн цогц ингээд кинонд нөгөө хүрлээ нэг бүтэн том нөгөө нэг юу барьчаад цаанд барьчаад энэ зурагтаа эвдэх гээд энэ хагардггүй. Тэ. Хичнээн зогсдог нэг юу гардаг. Тэгээд яг тэр үеийн зурагт гэсэн үг. За ийшээ оръё. Энд болохоор за доороос нь хэлье. Энд ингээ мамсааны хайцаг төрөл болгоноор. Тийм байна. Ингээ мамсаа буюу хатуу чихэр. Одоо хэлдэг хатуу чихэр. Тэг ингээ наалтцсан. Тий. Ингээ буратино байна. Тэгээд энэ мамсааны хайцаг бол тэр бүрээрээ байгаа. Угаасаа ингээ дээр үеих. Тэгээд энэ бидморт тамхи гэдэг энэ тухайн ингээд Оросоос гардаг байсан. Нөгөө нэг юу өөртөө нөгөө нэг цаасанда гармон шүлээд татдаг. Тийм, цаасанда ороогоо татдаг юм юу энэ дотор угаасаа байгаа. Таасанд ороох шүү. Хе. Энэ дүнсэн тамхи хийчих авч. За тэрнээс тамхи өөрөө бас зориултын тамхи хийдэг байхгүй. Би тэгтээ угаасаа нөгөө нэг юунд хизээ их улаад орохтой яг жинхэнэ бэлмар авчирсан шүү дээ. Гэсэн чи аав тухайн үеийн бэлмар шиг ирсэн автагдахгүй юм гэлээсэн. За энэ болохоор манай бичиг юм шиг. аав ахын бичгийн машин. Яг өөрөө шинээр нь авч одоо хэрэглэдэг байсан. Яг өөрийнх нь бичгийн машин. Энэ хортой цаасан. Хортой цаасан байна. Тэгээ энийг нэг бүтэн болгож авах гэж бодоод байгаа юм. Би өөрөө бичдэг болохоор. Тэгтээ энийг одоо заахгүйгээр бүтэн болгож авах гэж бодсон. Тэгсэн чинь над руу фэйсбүүкээр хүн бичээд хамгийн багадаа 500,000 болно гэсэн. Амар одоо
уус гэхээс аргагүй. Гэхдээ одоогоор ерөөсө боломжгүй байгаа. Тэгээ нэг боломжтой үедээ энэ ахыхаа бичгийн машиныг гоё болгож авах гэж бодож байгаа. За энэ болохоор тухайн хүүхдийн юмд нэшлэм шүү. Одоо бид нарт бол угаасаа харахгүй. Гэхдээ тэр үед үнэхээр бартаг хийдэг байсан гэдэг нь бол энэ юм гэж харагддаг гэхээр шилэн амир хүнд. Тэгснээ ингээд гар нь ерөөсөө амир хөнгөн. Тэгээ ингээд зүүх юм бол угаасаа ингээд хамар дээр багийн хамар дээр тогтохгүй. Энэ ингээд хүндийн төвөөрөө ингээд унцсан. Ерөөсөө тийм одоо нөгөө нэг тэнцвэр гэдэг юм энэ юм шилэнд бол байхгүй. Шууд энийг зөвсөхгүй зүгээр стресст нь яг харж байгаа нь гоё. Гэхдээ аюу стресст нь. Арай болох л да. Тий арай болох. За энэ болохоор нөгөө шилжүүлэгч байна. Одоо л энийг энэ айлд харагдахаа болцсон тий. За хайр зорныг айл харагдтал. Тэгээ ерөөс харагдахаа болцсон. За чирнэл нисаа. Чирнэл нисаа. Дүрээд бичнэ, саруулаад бичнэ. Заваардаг байсан гэдэг байгаа шүү дээ. Гар маруулал байнгын чирнэлтэй. Нөгөө цагаан цамцны захмахын бол ханцаа үе бол бүр байхгүй болдог гэж. За энэ болохоор ингэж чирнэлээ татдаг үзэнүүд нэ. Наа чи дүрдэг нь. Энэ тийм ээ энэ дүрдэг нь. Энэ татдаг болсон байхгүй. Тийм энд энэ татдаг нь. Саруулаад нэгэнтэй чирнэл. Энэ угаасаа ингэж яг яадаг тийм. Шүттэй тийм. Харин ёо гэхдээ одоо нэгдүгээр ангийн хүүхдүүдэд бал өгч явуулахад ямар ханцуутай орж ирдэг лээ. Тэгээд соруулдаг байсан үед сурагч хүүхдтэй нэг юм л ёо. Аргагүй заарах. Хэвээ нэрвдэх баха орой орж ирэхтэй. Тэгээд за энэ хаах байна. Энэ ас бих байна. Чин хаяа душ. Чорная душ, хар душ. Хар бих. Тий. За энэ нөгөө юу цоологч. Цаас цоологч. Энэ асал дээр үеха. Юуны өвлийн хүн шийдлийн. Энэ дотор хүнтэй наач штэ. Гараа яач. Энэ ингэж ч юм наач тий. Тэг энэ бас гэрэлтдэг байсан. Бас зай маягийг төрөх. Тэгэхээр бас энэ гэхдээ зай нөгөө хийдэг болсон гэхээр хацуугаа хожуу үеих. Тийм хожуу үеих болсон. За энэ болохоор яг дээр үеийн аав хэлэхдээ 40-од оны үеийн гэсэн бүр яг тийм төмөр хүнд юм. Орос хүүхдийн тоглоом ийм байлдааны машин. Байлдааны ачааны машин байгаа. Тэгээ энэ ингээ шаазангууд бүгдээрээ нөгөө нэг Монгол шааз үйлдвэрийн шааз. Тийм. Бүгдээрээ ч аахгүй бүгдээрээ худлааж байгаа Монгол шааз байгаа. Гэхдээ энд биш ерөнхийдөө тэр сервантууд байгаа. Тэрийг нь удахгүй харуулна. Энэ болохоор 77 онд манай өвөө Чех явж ирээд эрэхтэй авчирсан төрөвчин гэсэн. Яг өвөө ингээд өөрөө барьж ирсэн 77 онд. Оросоос юм уу Чехээс юм авсан. Ийм төрөвчин. Одоо тэгтээ бас гоёор байгаас тийм. Чанартай. Мэдээж нөгөө нэг удаан насалсан тэгээ нөгөө ярьсан ингээд жоохон хатуураад яц юм байгаа ч гэсэн ингээд ингээ харахад нэг хүн гоёор тийм юу голохоор тийм голохоор биш муухай болсон гэж хэлээгүү. Ингэж бүгд дарлаад. Тийм дээдлийнх нь юуг нь хараагүй шүү дээ. Энэ нэг гоё чимглийн үйлдвэр гээд байсан. Тэр юм энэ чи хөөмөл гэдэг үл вэ? Хөөмлүүд. Тийм. Байна. Тийм. Зургнууд ингэж угаагддаг байсан байна. Айгу гоё. Антадад баг. Энэ одоо улаан жамсран бурхан бах те. Баг. Тэгээд энэ тумбаш гэцтэй шаа. Тий шааз. Энэ бол шааз. Тэгээд энэ тумбаш их айлгал байсан. За энэ болохоор энэ 40 он бахаас гэж хэлнэсэ. Эмчийн одоо оточ домчин нөгөө нэг тунгийнх нь тунгийнх нь савн. Тэгээ энэ нь болохоор нэг нь болохоор яг энэ тунгийн халбахтай байгаа. Тунгийн халбаг нав цаашаа хийх юм бах та. Алга байна. За энд болохоор дараагийн юм. Энэ бүр нөгөө хөргөн хүү энэ төр дээр гардаг. Тариа. Шприц буслах. Яг савтайгаа заяа. За тэгээд гал тэгээд амжуулаад ядсан шүү дээ. Энэ ингээд орооцсон. Заяа. Энэ зүүн ийм бүдүү.
Амар бүдүүн. Тэгээд хүн хүн дамжаал буцалгаал хэрэглээд. Буцалгаж хэрэгэлдэг. Хөргөн хүүдээр нөгөө нэг ээжийнх нь бие өвдөөд тэгэнгүүт нөгөө совилогч болохоор гэрт нь ирэнгүүтээ алихөө тоогон дээр ус тавиатгаач ус буцалгаатгаач тарихгүй бол болохгүй нэ гэж хэлдгийгээс үзэх юм бол та нар шууд мэднэ. Тэгээ юм шилэн. Тэг ингээд саруулна. Тэгээд шилэн болохоор буцалгаад байгаа байхгүй. Аривтахад байгаа шүү дээ. Нэг удаа гих гэж байна. Одоо ингээд одоо бүх юм нэг удаагийнх болсон л шүү. Тухайн үед болохоор жинхэнэ нөгөө sustainable юу. Тий, доктортой одоо хөгжил рүү чиглэсэн. Гэтэ тэр доктортой хөгжлөөр чиглээч гэж биш юм шилэн юм буюу нөгөө бүх юм нэг ингэж дахин хэрэгэлдэг. Хэр багын хайдаггүй ийм одоо соёлтой. Тийм элбэг биш бас. Тий, элбэг шүү одоо гол нь тий. За энд бол аавын тоглолтог байсан. Заан байна. Манай аав энэ дээр суугаад тэгээ энэ доороо юм хоёр угаасаа юм нүхтэй энэ доор нь болохоор дугуй байдаг байсан. Аав суугаад өвөө эндээс нь түрээд тий утас уяад чирдэг. Тэгээд эндээ юм хоёр дугуйтай. Тэгээ аав энэ дээр суудаг. Одоо энэ тоглоомын эзнийх нь хүүхдний юм даа болцсон байна. Тэгээд энэ бас сонирхолтой. Энэ болохоор ээж юм тоглоом. Ингээд аав ээж хоёр талаасаа тоглоом нь илүүл цуусан юм сохны. Багтаа тоглож ирсэн тоглоом. Тийм, багтаа тоглож ирсэн тоглоомууд нь. Тэгээд энэ ингээд энийг аав бид гурвал, нямба бид гурвал юу яаж исэн хэдэн жил энэ ч одоо бараг 10 15 жилийн өмнөх нэг л хөнгө оруулдаг баатарууд хүмсний бодгаар ингээд зав оруулж ирсэн юм аа. Тодруулаад. Тийм. Одоо уруул яач чиж байгаа тий. Йоо. Яа энэ Индоны хэсэг хэлнэ. Энэ амар хүн. Цогны индүү. Гол сөхөөд. Ингээд сөхөөд үнс одоо цог үнс жоох цог хийгээд тэгээд энийгээ халааж агаад энийгээ ингээд хөвчж агаад тэгээ индүүд. Тэгээ индүүддэг байсан. Дараагийн индүү бас арай боловсон. Кароттой даах гэдэг шиг. Кароттой индүү. Энд ингээд улан индүүнийх нь бол. Тавир гэсэн үг. Тэгтээ бас ингээд тухайн үед ингээд хэрэглэвэр амар сайн хардаг байсан юм шиг байгааз. Ингээд улан. За тэгээ дараагийнх нь наатлын хоёр юм. Тийм дараагийнх нь. Тэр нэг чамин хоёр индүү гэсэн. Биш нэг индүү. Энэ нь болохоор хамаагүй жингийн үед багасаад тэгээ ахаад нөгөө хөнгөн болоод юун ч гэсэн улан ч гэсэн айгу гоё болоод эндүнийх нь улан ч гэсэн гоё болоод тэгээд хамгийн гол нь нөгөө нэг юутай тохируулгатай болоод ирсэн. Сул чам. Температур аа. За энэ болохоор бидний олсон эндүн дундаас хамгийн чанар нь мөрний захны эндүү. Нарийн. Тийм, нарийн хэсэг эндүү. Айгу чанар. Над тэгээ бүр ингээд сав маав бүр цавтаа. Айгу маяг. Бүр юм. Энэ бол өстой нэлийн юу айлтал байх юм байна. Тэгээ энэ болохоор гэтээ одоо ч гэсэн би байгаасаа гэж хүсэж байгаа шүү дээ. Энэ ийм гоё эндүг манад л байхгүй. Тэгээд бүр ингээд хөнгөн заяа. Тэгээд барихад мангар ихтэйхэн. Тэгээд айгу тийм гоо зүлэг. Айгу төсөнтэй одоо эндүг. За энэ болохоор энэ хятад нөгөө бас энэ тоогоо жангуун дээр бид нэр бас айгу хардаг. Ер нь бол Солонгос зүгийнх юм болов гэсэн чинь хятад зүгийн юм тоогоо юм билээ шүү дээ. Айгу хүнд гуйл юм. Гуйл. Тийм гуйл. За энэ болохоор өвөгийн тоохой. Гантил. Тийм өвөгийн гантил. Өвөгийн гантил. Аль уу? Бүдүү өвөгийн. Би надад жоохон байхад л бүр амар хүнд байсан. Тэгээд одоо 25 жил жоохон байх гэдэг 5 настай юм аа гэхэд одоо 25 жилийн дараа гэхэд энэ хүнд байсаар л байгаа. Хүндэл бай. Хүндэл байна. Ерөөсөө тийм том болсон ингээд том болохоор нөгөө нэг сургууль жижиг жоохон байхад очиход ингээд том санагддаг байсан байгууламж барилгууд том болоод очихоор нэг жижиг юм шиг санагддаг шүү дээ сургууль дээр очихоор надаа энэ туухан энэ одоо кантил бол ягаад ч хөнгөрөө хүндэл байсаар л байгаа. За энэ болохоор тос орогч.
Ингээд хушууг нь олж чадаагүй. Сорволтой хушууг нь олж чадаагүй. Гэхдээ ийм тоос оруулж хэр сайн сордог гэснийг бол мэдэхгүй. Танаа гэртээс нэж байхгүй юу? Тэгэхээр хэр сайн сордог гэсэн юм бол юутай хэдэн сорчдөг гэсэн юм бол юу ер нь нилээд орхидог гэсэн юм бол томтой л тэгэл гайгүй. Тийм бах. Дуу муу бол томтой бах. Аянаас тийм ч айхтар хүнд бол биш юм миний бодсон шиг. Би ерөөсөө өгöd үзег ингээд юу аасан түрээдсэн. Уун дагцээ. За энэ дотор ном бичиг хэргийн юмнууд байгаа. За одоо босч байгаа шүү. Ингээд болж. За энэ тухайн үеийн одоо энэ юуны Монголын хүүхэд залуучуудын эвлэл гэдэг. Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн жилгээ талархал гэрчлэгээнүүд нь. Тэгээд тухайн үед болохоор энэ юуны Монголын хувьсгал залуучуудын эвлэл бол маш том байгууллага. Бүр намтайгаад бараг зэрэгцүүц байгууллага гэж ярьдаг байсан юм байна лээ. Тэгээд ер нь бол 21 онд нөгөө чой болсон дараа Сүхбаатар Шинжаан хоёр бол бий болгож ирсэн одоо бошхыг халах залуучуудын нийгэмлэг гэж анх байгуулагдаад тэгээд нөгөөдг нь явцдаа ингээд залуучуудын эвлэл хийж агаад тэгээ Монголын хууль хувьсгал залуучуудын эвлэл болж ингэж өргөцсөн. Тэгээ тухайн үед болохоор хийх ажил нөгөө үүргийн хуваарлалт нь яг нарийн байгаагүйс болоод бас яг намтайгаа адилхан болж ирсэн. Тэгээ тэр чинээгээрээ бүр нэр хүндтэй хүчрхэг болж исэн ийм байгууллага юм билээ. Ийм байгууллагын талархал гэрчлэгээ. Тэгээд тухайн үед бас энэ номнуудыг бүгдийг аягүй сайн цуглуулсан. Тэгээд энэ тэр үед нөгөө нэг бэлэн юм байдаг байсан болохоор ийм оторитнуудаа өөрсдөө идэв гэсэн юм билээ. Тийм гараараа хийдэг нуглаад тэг цавуудаа ингээд 10-ын бэням гэсэн байхгүй. Тэгээд энэ яг юуныхаа энэ Павел Романович Попович гэдэг хүн байна. Би бол мэдгүй. Тэгээд ийм хүний зургийг ингээд наацсан. Тэгээд ингээд бүх юм хүрээг нь ном байдаг гэсэн. Улаан харандаа юм те. Улаан харандаа ингээд хүрээлцэн. Тэгээ ардаа ингээд нөгөө юуны хичээлийн хуваараа. Ингээ хичээлийн хуваарыг нэр ингэж хийдэг байсан шүү дээ гэж би саасан. Тэрээс ингэж хийдэг байсан мартцсан байлээ. Тэгээ энд болохоор ийм баярын бичгүүд байна. Энэ баярын бичгүүдийг бас айгуу сайн цуглуулсан. Гэхдээ ихэнх нь л Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв. Эвлэлийн төвөөс ингэж гаргаж ирсэн. Энэ одоо мэдчилгээ гэдэг. Энэ бол харин яг нөгөө нэг үйлдвэрийн заводны гэж хэлдэг шүү дээ. Заводны мэдчилгээ бүр Монгол хичээл мэдчилгээ гэж бичсэн. Ингээд мэдвэр. Тийм. Сновын гуантум. Цасан охин нь Монгол байгаа байхгүй тий. Яг нэг тийм Орс стилээр зурцсан нэ морьтой дээлтэй. Тэр нь Орс таах байсан. Орс стилээр зурцсан болохоос дүрслэл нь Монгол, бичиг нь Монгол гэж байна. Энэ дотроос хамгийн гоё юм нь минь одоо саяхан 100 жилийн түүхээ 100 жилийн хийсэн Апу компани анхны энэ сүүний юм пакет нь сүүжийн гурвалжин сугард. Тийм гурвалжин сүүний одоо энэ юу хэвлэлт. Тийм. Ингээд яг гурвалжлаад энийг нь одоо энэ хэсэгтээ одоо энийг нь энэ хэсэгтээ ингээд наагаад гэх юм уу. Тэгээ юм гурвалжин хэлбэртэй сүү. Одоогоор электр чинь дөрвөлж штэ. Тэгээ электрийг гурвалжин болчихсон юм. Ингээд энэ бол хичнээн 10 жилийн түүхтэй юу юм мэдгүй муутан цаас. Бүр юм муутан цаас. Бүр дээр. Ийм бүр дээр муутан цаас. Сая муутан цаас байгаа гэхээс чинь нөгөө онлайн дэлгүүрийн гэж байгаа юм байна гэдэг юм шиг. Санагдаад ах юм. Нөгөө төвшний. Тэг өглөөдсөн шиг. Сампл. Яг би нэг зарах гэж л байгаа л та нэг тийм. Онлайн шопинг шиг санагдчихсан. Яа энэ сампл байна. Энэ яг хэдэн оны хөнгөстэй гэж сайн мэдгүй. Тэгээ эндээс угаасаа ингээд харах юм бол нарийн эндийн юмнууд угаасаа бүгд байгаа. Тэгээд сонингууд ингээд тоглуулсан. Энэ ингээд хүсгэлийн газар дүрсийн зураг байх жишээтэй. Оо, энийг нь хараагүй байна. Ингээд хүсэл аймгийн
газар дүрсийн зураг гэдэг. Газрын зураг гэж биш. Хамгийн сонирхолтой. Газар дүрсийн зураг гэдэг. Гэлсэн юм гэж Аа. Газар дүрсийн зураг. 92. 92 юм байна. Тэгээд угаасаа юуны тухайн үеийн сонингуудыг бас оноор нь цуглуулах хийжсэн. Нантай ном сонтой холбоотой юмнууд Тийм, байна. ном сонтой холбоотой юмнууд амжижсэн. За, энэ болохоор дараагийн нөгөө имлэгийн юм болохоор далтны аппарат. Энэ одоо хүртэл зүг заадаг гэдэг байгаа. Би нөгөө даалт үзэж мэдэхгүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд энэ далтны аппарат хоёрыг олсон. Олсон юм уу? Худалдаж авсан юм уу? Худалдаж авсан баг л та. Тэгээд энэ нөгөөх нь энэ За. энэ хоёр далтны аппарат байгаа. За энэ болохоор Монгол шааз үйлдвэрийн анхны үеийн шаазангууд байна. Бүтээлүүд. Тийм. Шаазан үйлдвэр болохоор 55 онд Монгол үйлдвэр хошрооллын төв зөвлөлийн харьяанд ийм шаазангийн артел гэж анх байгуулагдаад тэгээд Монгол шаазан үйлдвэр болсон юм байлээ. Тэгээд 55 онд одоо юугаа нэгээд Монгол шаазан үйлдвэр 55 онд нэгдсэн үйлдвэр 95 онд нөгөө хувьсгалын дараа татан бугдсан. Тэгээ татан бугдахдаа 300 гаруй ажилтнууд нь ажилгүй болж хоцорч исэн тийм түүх үүд юм билээ. Тэгээд Монгол шаазан үйлдвэр болохоор энэ хятад нөгөө их хамглан хаадууд байдаг штэ. Тэндээс одоо айгүй ялгаатай Монгол шаазан үйлдвэрийн хийхээр им ам нь онгорхой байдаг. Илүү детальчилдаг. Детальчилж хийдэг байсан байгаа. Инээцэн. Тий, инээцэн ам нь онгорхой, хамрын нүг нь онгорхой. Ингээд хятад одоо энэ хамглан хаад болохоор ингээд зүгээр инээцэн, инээмсэглийг зурцсан байдаг. Зүгээр ингээд Тийм. Тэгээ зүгээр зурцсан байдаг бол Монгол шаазан үйлдвэрийн болохоор юм ам нь юм онгодог ийм их хамглан хаадууд байд юм билээ. За тэгээд за анхны нөгөө тэр юугийнхын түүхийг бас харуулах шаазангууд бас байгаа. Тэрийг нь харуулнаа. Энэ одоо жишээ нь монголчууд чи бараг шууд тайлбарлал харж байна. бид барьж байгаа. Энэ болохоор зан үзргөө анхдугаар богд зан үзэр. Зан үзргөө болохоор одоо монголчууд идэ битүүлгийг тавихтаа зүгээр идэгээ тавихтаа бүхэл ингээд хонио тавьдаг байсан болвол зан үзргөө болохоор Монголын идэ шүүсний энэ соёлыг бүр цоош нэрдэглээд анх одоо яг бүтэн хонь биш ууцыг нь ингээд тавьдаг. Тэгээд доор болохоор 74 өндөртэй тий. Тэгээд ингээд дээрээ ууцыг нь тавиад нөгөө нэг хоньыг бүтнээр нь одоо ингээд идэнд тавихтаа ингээд бэлэгдэл болгоод ингээд илүү одоо гоо зүйлэг гэх юм уу илүү хөнгөн байдлаар ингээд тавьчих юм юу дэглэсэн байдаг. Тэгээд одоо энэ Монгол шаазан үйлдвэрийнх өөрөө ингээд дэглэсэн болохоор юм ууцтай ингэж Монгол шаазан үйлдвэрийг хийсэн байдаг. Тэгээд зан 6 зурган дээр ч ихсэн ууцтай байдаг. Тэгээд хүмүүс болохоор тэрийг анзаардаггүй гэж магадгүй энэ болохоор яг ингээ ууцыг зан 6-аас хойш шинээр дэглэж ууц тавьдаг болсонтой холбоотой. Тэгээд энэ Монгол шаазан үйлдвэрийн ийм анхны зан 6 шаазан байна. Тийм. За тэгээд нөгөө цалин мөнгөн тэнгэртэй байна. Цалин мөнгөн тэнгэртэй өвөө байна. Өө байна. Тийм. Цалин мөнгөн тэнгэртэй өвөө. За шувуу. Тэгээд Монгол хүү те байгаа. Монгол нохой. Тийм Монгол нохой. Банхар. Тэгээд нөгөө юу юм бэлээ? Монгол шаазан үйлдвэрийн анхны нөгөө нэг юм халах дээл хувцастай эхнэр нөхөр хоёр өгдөг штеп. Нөгөө юу тэр бүр 600 мянга хүрт юм бэлээ. Тэрийг бол олоогүй. За ингээд цаг болвол яг юу уугаараа бас л юу үе үеэр нь цуглуулсан. Тэгээд энийг хамгийн их хүмүүс мэддэг юм билий. Энэ хамгийн их айл. Тийм. Айлуудад хамгийн их байдаг, нийтлэг байдаг байсан цаг нь бол энэ юм билээ. Ингээд ийм цагууд байна. За энэ болохоор нэг халаасны цаг. Одоо ирчүүд нөгөө ингэртэй зүгээд ингээ халаасандаа хийгээд авч явдаг. Энэ гэхдээ үнэхээр чамин угаасаа. Ингээд онгоогоод ийм ногоон тэгээд нөгөө нэг тооных нь гаргац аягүй сайтай. Тэгээ ийм гинж нэг гоё. Тэгээд дарны сав. Энэ бооны дарны сав гэсэн. Аягүй сонирхолтой.
Буу яг тэр хүрээд байгаа. Тэгтээ дэрийн цааг нь бол аав юу ясаж байгаа. За энд болохоор хятад шаазангууд байна. Архины шаазангууд. Тэгээд эднээс ингээд хагарсан ингээд үйл он жилүүдийн явцад тэгээд эднээс ингээд гоё ингээд цуурсан. Тийм цуурсан. За тэгээд ингээд хятад хууарнууд байна. Арх. Энэ болохоор яг яйл үеийн тоглоом юм сүүл санагдахгүй баха. Энэ аюул сүүл үеийн гэсэн. Тэгтээ бас яг орчин үеийн бол биш. Тий. Энэ нөгөө юу лээ экспендер тасгал хийдэг. Тэгээд эн чинь нөгөө нэг инкгээд байсан юм гээд нэг 3 бүтлгөө хүний юун дээр гардаг баха. Кинон дээр гардаг экспендер кино гарч. Тий. Би уусаа тэр үед киногаар мэднэ. Тэгээд радионы бас ингээд өөр хөлбөрт нэлээд жижиг хэсгсэн. Хөлбөрт мар юм биш. Тий. Гэтэ энэ ингээд радиотойгоо хамт байгаа. За ингээд том өрөөний дараагийн юм болохоор бас саяны Монгол шазын үйлдвэрийнхтэй ингээд орж ирэхэд болохоор Монгол шазын үйлдвэр ихний ингээд жилүүдэд цав цагаан шазангууд гаргадаг байсан гэж байгаа. Тэгээд явцдаа одоо ингээд өнгө орж ирнэ. Өнгө нь ингээд дан юм уус өнгөнүүд орж ирж байгаад тэгээ хамгийн сүүлийн тэр байдлаар нөгөө их хамглан антрыг харсан бол айгу олон өнгө ороод ирж байгаа. Ингээд Монгол шазын үйлдвэрийн юу. За тэгээд энэ бүрхээртэй тогоо Монгол арх хийдэг бүрхээртэй тогоо. Ингээд энэ өөрөө угаасаа архины лав. Тэгээ ингээд доороос ингээд тулгандаа гал цуцсан ингээд бүр тогоо энэ тогоон нь ингээд бүрхээр нь энэ дотор ингээд арх нэрж байгаа. Эндээс арх авнаа. Айгу бас маягийн байгаа зү. За тэгээд энэ болохоор алтарт бол будаатай шаазангууд бүр юм комор байгаа. Айгу энэ хаалт үнхээр маягийн байгаа зү. Бас айл болгоно л гоё удаатай шаазтай болох бол бас их. Гэтэ 90 он гараад бол нийтлэг болсон юм шиг байна тий. 80 он, 70 он, 80 онд бол аюул болсон байсан. Энэ гэхдээ юу вэ? Энэ бол одоо рунг гэхэд бол том. Цаних гэж жижиг. Гэхдээ ер нь өрөнгө шүү дээ. Ийм том юм уу? Дүүр гэж явах хэрэгтэй биш байна л та. Тэгээд ийм л баг л та. За энэ бол яг цайныхан л байгаа юм л та. Тий. Тэгээд энэ за энэ болохоор Орсын одоо шаазангууд тухайн үед ингээд юм үнсэлж байгаа хүүхдийн энэ дүрслийг бол ингээд төрөл бүрээр гаргадаг байсан байгаа. Он онороо айгу өөр хэлбэртэй болол үнсэлцээд байдаг. Тийм. За тэгээд энэ ингээд лонхнууд байна. Гэтэ ер нь дээр үед нөгөө нэг арх айгу гой бэлэг одоо ч гэсэн л те бэлэг болохоор юм нөгөө юм лонхнууд юм рөнгөний төрөл бүрээр бас гаргадаг байсан юм шиг байна. Айлуулах гэсэн. Ааха. Зөв. За ингээд Монгол шааз үйлдвэрийн энэ аягнууд нь гэсэн Монгол шааз үйлдвэрийн аягнууд байна. Монгол шааз үйлдвэрийнхэн бас юу яасан гэсэн шүү. Хожим бас нэгдээд одоо орчин үед өвөө минер тухайн үед Монгол шааз үйлдвэрт ажилладаг байсан өвөө минер нэгдээд шаазгаа хийж байгаа гэсэн. За энэ болохоор айл болгонд бас байдаг байсан гарч идэв. За энэ бол тэгтээ ажиллахгүй. Тэгээд энэ дөр балет үздэг дуран. Ингээ шууд харагддаг. Амир чамин байгаас тээ. Аавд болохоор энэ нь чамин гэдэг байгаа юм заяа. Ингээ цүнхэндээ жахад. Надад болохоор нөгөө ингэж барьдаг дуран байдаг штэ. Ийм бариултай дуран. Надад болохоор тэр нь илүү чамин санагдаад байгаа. Аавд болохоор ингээд барихад болохоор энэ нь чамин гэдэг байгаа. Тэгээ аавд хоёрын нэг энэ дэр мэдрэмж жоохон зөрж байгаа. Наа тэр жижиг сампин биш тас тий. Тий энд жижиг сампин хятад сампин гэж явдаг хаа. Тийм бах. Сампин уусаа Монгол биш баха. Нэрнээсээ эхлээд. Гэхдээ энийг бол аваагүй, бэлгэлээгүй дамжиж ирсэн өвөөд угаасаа байсан. Сампин яг энэ өвөө яг ашигладаг байсан үг мэдэхгүй. Тэгтээ анхнаасаа л өвөөд байсан. Сампин. За тэгээд энэ болохоор тагнуулч аппарат. Энийг аавд зарсан тагнуулч аппарат гэж хэлсэн гэсэн. Тэгээ ийм яг ийм ингэрийн аппарат. Ийм жижиг. Ингээд алхахтай харьцуулахад миний алхах хүртэл том биш шүү дээ. Тэгэхэд ийм жижиг ийм аппарат. Тэгээ одоо яаж угаадаг байсан, хальсан яадаг байдагсан. Тэгэл нарийн л байсан л ах. Тэгэхэд одоо мэдэхгүй. Тэгээд хөхөтэй цагийг олж авна гэж бодоод зүгээр энийг бэлгэлийн чанараар тавьчихъя. Арай дутуу. Тий. Хөхөтэй цаг олоогүй байгаа. Тэгээд юу бэ?
Энэ цаг бас айгүй дээр үеийн цаг. Энэ цаг бас айгүй дээр үеийн цаг. Тэгээд энэ Японы Seiko цаг байна. Энэ бол бас айгүй гайгүй одоо тухайн айгүй айл байсан гэж амдаа хэлсэн. Японы цаг байна. Энэ болохоор нөгөө нэг Оросын термометр өрөөний дулаан хэмжигч. Ийм Энийг яваад байгаа шүү дээ. тий, яваад байгаа. Яа ингээд том өрөө дуусаагүй шүү. Нэрээ. Хевснүүд байна. Бас 80-аад оны хевснүүд. Ингээл Энэ дорож. Улаангийн дорож. тийм улаан дорож. Энэ болохоор би нөгөө байгаль ашигладаг байсан юм уу гэсэн чинь айлууч гэсэн коридортой хэрэглэдэг байсан юм билээ. Тий. Тэгээд энэ алдарт авчуур. Энийг бол бүр нэг ширхэг болон орн угаадаг угаасаар байгаа. Ийм авчуур. Юу болохоор 100-ын ламп хийхээр хайлтчих гээд байдаг. Айгүй хүчтэй багтай ламп хийх хэрэгтэй байдаг. Хумцар болохоор. За тэгээд энэ том одоо шкаф цаатлыг нээж харуулах байх. Бас ийм хоёр том юутай. Шкафтай. Хоёр том шкафтай. Камер. Тэгээ айгүй гоё ялаас авсан тийм. Үнхээр гоё ялаас авсан. Нэг ч шилийг нь одоо ингээд хичнээн жил ашиглахдаа нэг ч шилийг нь болохоор зураагүй, хаглаагүй, солиогүй. Тэгээ дээрээс нь Өөрөөр. тийм. Тэгээ хамгийн гол нь болохоор энэ одоо нөгөө нэг юунуудыг нь хатангуудыг хотоолгоогүй. Тэгээ яаж хотоолгоогүй гэхээр даацыг нь мэдээд даацнаас нь хитэрсэн ном ерөөсөө өртөггүй байсан. Нямбай аль хэрэгсэн. Айгүй нямбай аль. Тэгээ ерөөсөө ийм олон жил ашигласан хэрнээ бүр ингээд Яагаад? нэг ч одоо юм хотоогоогүй. Одоо тацсан хотоогоогүй ийм гоё юу. Энийг авчрах гэж бөө юм болсон. Тэгээ эндээ агуул манайхийнх нь одоо энэ юу байх хэвээр энүүгээр мушигдаг. Ингээд энэ Дугаалгын машин. Тийм. Энэ дондор нь ингээд хувцас гаргаж ирээд мушигдаг. Манилтагаар. Манайхтай. Ийм жижиг. Юу гэтээ жижигхээр нэл тэгэл тухайн үед нэлийн угаалсан баг. Тий. Тийм. Ийм. Дараагийн өрөө. Дараагийн өрөө. За энэ болохоор 180-аас 250 төгрөгийн бүх хавцтай талнууд байгаа. Тэгээд төрөл бүрийн бас авдарнууд нөгөө нэг ихэнх айлууд одоо нөгөө нэг шашны зорилгоор бас соёлын нөгөө өвлсөн байдлаар ашигладаг байсан ингээ авдарнууд байгаа. За тэгээд ийм нөгөө нэг Монгол шав зөвлөл төр ийм морь, хос морь байна. Тэгээд эндээс юм Космор байна. Ийм буур байна. Энэ буур бас архины Шаазан. энэ одоо ингээд хийгээд буурныхаа энэ дээр аваар нь гарч ирдэг ийм архины ийм зүц гэх юм уу тий. Ийм бууран хэлбэртэй Монгол шав зөвлөл төр тийм ийм зүйл байна. Энд нөгөө энэ Монголын хааны маань хараа амнууд нь бүгд онгорхой. Хамарны нөхөн бүгд онгорхой. Монгол шавзэл төрийн. Энэ бол бас айгүй дээр үеийн цаг. Энэ нь болохоор яг оныг нь авт хоёр олоогүй. Гэхдээ одоо ингээд нөгөө юуг нь харах юм бол энэ бичгийг ингээд харах юм бол 45 рубль гэж байгаа байхгүй юу? Тэгээд Висна гэсэн тий 45 рубль гэсэн. Висна чи хавар илүү гэж. Хавар. Тийм яг хавар гэсэн юм цаг байгаа. За ингээд юу нэ тэмдэгнүүд байна. Тэмдэгнүүд бид ялав байгаа. За тэгээд 5 жилийн гавшгаач 2 дахь одоо 5 жилийн гавшгаач гэд ингээд 2 дугаар 5 жилийн гавшгаач энд 7 дугаар 5 жилийн гавшгаач гэд энэ юунууд байгаа. За 5 жилийн гавшгаач. За тэгээд энд болохоор алдарт их одоо анхны алдарт их одон болохоор алтны холцтой гэж ярьдаг. Тэгээд дээрэс нь анхны алдарт их одонгуудыг яаж таньдаг вэ гэхээр ингээд юу эмблемийн дүрсний иргэдэг. Ийм байдлаар ингэж иргэдэг. Ийм юу байна. Тэгээ хөдөлмөрийн хүндэт медаль, хүний их эмч нарын одоо 3 дугаар их хурал гэдэг энэ байгаа. Ортолох юм бол хүний эмч нарын 3 дугаар их хурал ингээд 100 бид ялуу алдарт их гавшгаачийн тэмдэгнүүд. За наас гэж асал. тий. Ослогоо манлаач аав их. Аав юу байсан. Энэ болохоор энэ бол бүр хөдөөний айл болгонд ижидэг тий. Гэрт ингэ байнгут. Зургийн юм. Тийм зургийн юм хүрээж яз.
Ийм л ирсэн. Тийм. Альбом гэсэн. Альбом хийсэн л дээ. Тэгээд энэ болохоор бол дараагаа. өө тийм зэдэн бол дараагүй. Хаан хөргийг залж. Тийм. Энэ манай бацааны юмс. Бацаан цэцгийн юмс. Энэ болохоор модны уур. Модны уур болохоор айгу өөрөө ингээ анханасаа гоё хэлбэртэй гарч ирэх юм бол ингээ шууд хэлбэрээр нь хадгалцдаг. Эсвэл болохоор нөгөө энэ модны уураар бас тагш гэдэг юм уу гоё юмнууд хийдэг. Энэ болохоор шууд бас юм сонин этгээд хэлбэртэй болохоор модны уурыг шууд тэр чигээр нь хадгалсан байгаа. За энэ болохоор бөмбөний сав байна. Тэр минийхэн үе бөмбөний сав. Бөмбөний сав дээр яар. Тийм. Тэгээ энийг бол өнгөрч амжааг байгаа. Яг тохоогийнх нь бас ингээд зис болон мөнгө аягнууд. За тэгээд энэ судрын хайрцагнууд байна. Гэтэ энэ судрын хайрцаг болохоор юу энэ цуглуулгын нэг хэсэг биш, манай аавын ажлын нэг хэсэг. Энийг одоо сэргээн засварлах хэрэгтэй аав. Сэргээн засварлаад явах хэрэгтэй. За тэгээд энэ газрын дээрх ингээ харах юм бол ширмэл ширдэг, дороож, хевс байгаа. Тийм. Энэ улаан нь болохоор ээж аваад бэлэн ирсэн билүү? Энэ чи манай аав уурсан байхгүй наатлын хевсэн. Цаад хоёр чи харин жоохон өвөг талаас баха. Тийм баг. Ингээд ширмэл ширдэг. Ингээ 3 жил ширмэлүүд эмээгээс. За энэ ширээ болохоор мебель картоны үйлдвэр гэж байх үеийн ширээ байгаа. Ингээ харах юм бол одоо энэ юу хуулгаад байгаа ингээ дийтэл. За энэ аав юм тавьчих. Энэ болохоор цонч хевс гэх. Хевс хүрээний баян айлтал байдаг байсан хевс. Цонч хевс гээд айгүй гоё хэрэгэлсэн, гоёороо хэрэгэлсэн. За тэгээ энэ диван нь байна. Диван нь тэгээд адиалууд байгаа. Адиалуудыг бас яг тухайн үе айгүй гоё адиалуудыг гоё хэрэгэлж нөгөө нэг гоёор нь хадгалсан адиалууд цуглуулсан. За тэгээд энэ болохоор нөгөө Монгол хевс бас л нөгөө анхны үеийн одоо энэ хевснүүд ийм бааватай хевс. Тийм угаасаа алтартайсэн. Тэгээд бас азтай үнхээр гоё хэрэгэлсэн айллаас олж авсан. Бүр ингэ яагаачгүй ийм гоё айллаас олж авсан. За захиур буу, дарны сав, сэлэм. За тэр болохоор дээдл нь сэлмэл том баш байна. Тийм байна. За энэ болохоор чимдаанууд дээр яайлаа тий. Яг ингэж хураадаг. Томоосын дэшээр нь ингээд энэ донд ингээд цүнхнүүд байгаа. Энэ болохоор эрэгтэй цүнхнүүд дипломат цүнх. Энэ болохоор эмэгтэй дипломат цүнх. А4-ийн хэмжээтэй айгуу чамин. Бүр өнгө тэ юм хэрэглээ. Тэгээ ингээд одоо нөгөө бариул энтер гээд цоож маш чамин. Тэгээд А4-ийн цаас албаны ажилтай эмэгтэйчүүдийн одоо бизнес вумен ч юм уу одоо эсвэл дипломат эмэгтэй тий. Тэгээ энд ингээ 3 цонх байгаа. Бус нь бол чимдаанууд. Чимдаануудыг бас л ууггүй цуглуулсан. Нэг манай аавас зөндөөс тий. Тэгээд юуны яг бүхлээр нь шиг ингээ нэгээр нь ингээ айлуудаас цуглуулсан. Энэ болохоор гэрлийн чийдэн мод нэ. Гэрлийн чийдэн бүү. За тэгээд энэ авжуур бас дээр үе авжуур байгаа. За тэгээд энэ шкаф багс. Тийм. Энэ шкафнаас орохоос өмнө энэ болохоор хамгийн сүүлд нөгөө нэг салах гадахаар бүр муудсан болохоор нь л нөгөө одоо энэ хэлбэрээр нь авчулдах гэж хатцсан болохоос энэ болохоор анханасаа хатаасгүй сандал, сайлын сандал гэх юм уу одоо эмээнийг одоо эмээгийн яг үнэгээ сахтаа хэрэгэлдэг байсан юм сайлын сандал. Ерөөсөө юу хадаас ороогүй. Тэгээд нөгөө ингээд харах юм бол дандаа юм яг өглөөруудаар тэгээ өглөөрөө тэгээд модон хадаасаар гэх юм уу төмөр хадаас ороогүй. Тэгээ энийг яг хамгийн сүүлд нь бол яг энэ хэлбэрийг авчулдах гэж л дээрээс нь хадаас орооцсон гэж. Энэ болохоор тухайн үеийн Орос юу байгаа? Шкаф байгаа. За энэ шкафыг онгойлгох юм. За, кракулан болгоо. Одоо ч гэсэн үнэтэй.
Каракулын малгай. Манай аав. Каракул мал. Өвгийнх юм уу? Наа чи өвгийнх, энэ өвгийнх, бүдүү. Аа Энэ бүдүү бүр өмсчихсэн. Ааха. Энэ булгаар цонх. Булгаар хүрэн цонхондын чихэр шаргаад бандах үг. Эхэлж ихэр нодог байсан зүг юм шиг байна. Тий. Дон ийм булгаар цонх. Тэгээ энэ болохоор арчаад эднээс нь бол арилахгүй байна. Ингээд хамгийн тулцсан арчлалтаараа энэ ийм байгаа гэсэн үг. Тийм. Ийм одоо айгу хатуу те. Булгаар гэж айгу хатуу юм тийм үү. Дарга материал юм тийм. Би чинь булгаар гэж нөгөө бас айгу тийм сайн илтцэн айс шиг юм төсөлдөг байсан. Тэгсэн чинь айгу их тийм даргаар юм материал байсан. За энэ болохоор дараапан бэлтөө. Тухайн үеийн дараапан бэлтөө. Энэ бол бас одоо үед байдаг бэлтөө байгаа юм гэж болно. Тийм болохоор. Энэ бусад гоцнод амар хүндээ. Энэ цэргийн шинийг тэгээд яг юутайгаа оролт тухайд бас махер гэдэг билүү ийм оролт. За би нөгөө цэргийн цол мэдэхгүй болохоор яг ямар цалтай өгнө шинэл гэдэг юм мэдэхгүй байна. Гэтэ энэ биний ганц мэддэг юм энэ хувцснууд үнэхээр хүнд. За энэ болохоор бас каракулын захтай бэлтөө. Манай өвөгийн өвөө өмсөжсэн юм би одоо өмсөжсэн. Өвөгийн малгай өвөл гадар өмсдөг хувцас. Бас яагаач хөө материал нь ерөөсөө чи хадгалж байгаа л гоёхоор өмсдөг. Тийм их гоё. Одоо гоёор байгаа үлдсэн тийм бэлтөө. За энэ бол бүр миний мэд хамгийн сонин эсгүүртэй бэлтөө. Амар өргөн мөртэй. Амар бүдүүн тэгсэр нэ намхан байгаад байгаа нөгөө богинохон. Яг модны юм айхтар юм. Тийм л биш байгаа. Модыг би яг ойлгохгүй байгаа. Тэгээд энэ 10 жилийн хүүхдийн форм биш. Форм. Энийг форм шүү. Тий, Орос форм. Тэгээд энийг тухайн үед нь биш юу яа да тусна нэг үлгүүр дээр үлээ за. Тий. Бид нэрт айгүй хүндээ. За юм бэ. За ер нь ингээд бараг дуусчин тэр өрөөгөө стартл аваа да. За хацгүй 32 руу орж ирж байна. 90 он орж ирж байна. За энэ гол стар надтай ч зүг. Өдөртлөгтэй орж ирсэн зурагт байна. Намайг төрөхөд аваарсан гэж. Намайг төрөхөд авсан. Тийм болохоор айгүйх билэгддэг. Өдөртлөгтэй болсон зураг. Өнгөт болсон. Тийм, өнгөт болсон. Өдөртлөгтэй болсон. За тэгээд цаашаа ингээд сооны болоос энэ бас манай 10 жил ашигласан зурагт баха тий. Нэгэн хараалт их үздэг байсан. Айгүй идэлцэн энэ зурагт. За тухайн үеийн болохоор юм хөгжим. Тэгээд яг одоо нөгөө 2000 оны их 90 оны сүүл үеийн хамгийн том нөгөө дурсамж болох Verstappen-ы тоглоулагч. Verstappen тоглоулагч. Энд Verstappen-ы дээр цуглуулсан байгаа. Ийм том. Тэгээд Verstappen-ы тоглоулагчийн хоёрыг цуглуулсан. Ингээд DVD болсон байгаа. Тэгэл энэс биш боловсронгуй болол яваад. Тий, одоо л ерөн DVD ч ашигладаггүй болсон. CD ашиглаад байна. Чин шатар. За энэ болохоор шатрын хөлөг бодоод нь ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ бас хамгийн санаар цэвэрлээд энэ бас утсан. Бас утсан. За тэгээ энэ болохоор аавын энэ бол яг цуглуулгын нэг хэсэг гэхээс л аавын хэрэглээний хэсэг яг юутай. Тийм ээ. Оёдлын машинууд байгаа хамгийн гол нь. Оёдлын машинууд Чингис хаан тайлбар машинч дээр их. Энэ болохоор бас төмөр толгойтой төмөр юм ор. Тэгээд энэ ихтэй одоо ч гэсэн ганц нэг газруудад харагддсан ба тий. Энэ ор байгаа. Тийм байдаг харагдаад байсан ховртцсан. Тэгээ энэ ор байгаа. Энэ манай аавын ажлын үр болохоор жоохон цэгцгүй байна. За ингээд манай гэрийн цуглуулгатай танилцлаа. Тэгээд энэ цуглуулгаа ингээд цаашдаа улан баяжуулж магадгүй эсвэл нөгөө зарж магадгүй. Тэгээд энд бол яг ингээд бас нарийн тайлбарлах юм бол маш 100 бол гарцсан гэж бодоод байгаа. Маш их юмнууд байгаа. Одоо энэ дээр пянцнууд юусаа харуулаагүй тий. Харуулаагүй нэрс юмнууд бол байгаа. Тэгээд энэ дотор цуглуулсан бас нөгөө ховор сонингууд ч гэдэг юм уу тийм зүйлүүд байгаа. Тэгээд бидний мөрөөдөл бол яг 80 оны айл яаж амьдарч ирсэн бэ гэдгийг бидний өвөө эмээ, бидний аав ээж ямар ахуйд яаж өсөж төрнсөн бэ гэдгийг ойлгуулах, харуулах ийм тийм хүүхдүүдэд дараа үеийнхэнд нь мэдүүлэх ийм одоо музей, ийм одоо соёлын газар заавал байх ёстой гэж үздэг. Гэхдээ бид нар одоо чадаагүй байгаа ч гэсэн аль болох чадхаараа ийм цуглуулгуудыг хийсэн байгаа. Тэгээд таад минь бас
манай цуглуулгад хандуулах юмнууд байж магадгүй эсвэл авахаар сонирхож байгаа ийм төрлийн зүйлийг цуглуулдаг юм цуглуулагч биш магадгүй тэгээд холбож өгөөрэй гэж хүсье. Монголоо тайван тай